Дорнод аймгийн зүүн хойно байрлах хавирга ар хашаатын бомбоор хил нэвтрлээ. За мэдээж тэгхэл ёстой юм шиг нэг юм анзаарагддаг нь Монголын бомбд хариугүй жижигхэн хятадын бомбд авраг том байдаг. Тэр ёсороо нэг нь мухлаг нөгөө нь их дэлгүүр шиг харагдаж байна. Үйлчилгээ нь ч бас түүнтэйгээ адилхан. Үүрцүүрээр давхсаар 7 цаг өнгөрөөгөөд бомб дээр ирэхэд өмнө маань 8 машин байна. 9 дэх нь минийх болж таарлаа. Хүлээсээр 10 цаг 32 минутанд хэлийн бомб руу орсноор ийш тийш сандчингүү хажил эхлэв. Уг нь дотогш орж цэргийн зааж өгсөн газар зогсоход бол өмнө маань ердөө 2хан машин байсан. Бичиг баримтыг хайлтгүйгээд ирэх хооронд араас өөр машинууд орж ирээд шууд хажуугаар давхилдан гараад надаас түрүүлээд шалах хэсэг рүү орчихлоо. Ямар тааж гисэн энд очор дараалал баримтлах шаардлагагүй газар болох нь ийхүү анзаарагдлаа. Цааш явж гайлын хяналтын бүс рүү орлоо. Алгын шинэ цаасан дээр дугаарлагдсан нэг байцаагчийг хайж баахан гүйл. Олддоггүй да. Аргаа аваад 7 номерын өрөө рүү ахин орж уучраа хэлбэл өөр хүнд хэлж өгснөөр нэг эмэгтэй байцаагч ирж үзэж өгч гээгүй. Ингээд гайл мэрэгжлийн хяналт хоёртой уулзаа олох гэж гүйсээр байж арай гэж иммиграшн дээр ирвэл цайны цаг нь болчихжээ. 12-оос 14 цагийн хооронд цайлдаг гэнэ. Байцаагч үсгүй цайны цаг болчихсон гэж үгэлэх авч нэгэнт миний машины бичиг баримт бүглэгдөөд ирчихсэн бас машинд маань явсан хүмүүс заалан дотор ороод ирчихсэн байсан болохоор аргагүй ихэнд үзэж тарлаа. За тэгээд паспортаа бариад зогсов. Нэг паспортыг уншуулчихад мэдээлэл нь гарч ирэхийг харах гэж бараг 10 минут хүлээж явах шиг. Бараг 10 жилийн өмнө интернетээс ганц зүг үзэх гэж ийхүү зовдөг байсан баг. Зөвхөн тэр шалган нэвтрүүлгийн байцаагчийн өмнө гихтэл манай 4 миний арын машины 3 хүн бүтэн цаг зогсож гисгээл цайрнад амслаа. Ийхүү 10 цаг 32 минутанд хэлийн зоон руу орсон биевэр 13 цаг 15 минутанд Монголын хилээс мултарч дундын зурвас нэвтрлээ. Яг 14 цаг гэхэд хэл нээгдэж цуурч орсоор 14 цаг 30 минут гэхэд хятадын хэлийг нэвтрэв. Тэндээс бид ердөө ганцхан цагийн дараа гэхэд хятадын засамлаар инээлтэн хуралж авбаач юм. Хятадын хэлийн бомбд асардан байгууламжтай хэрнээ жижигхэн шуурхай үйлчилгээтэй Монголын хэлийн бомбд маш жижигхэн байшинтай хэрнээ маш том нүсэр үйлчилгээтэй. Ийм л эрс тэрс зөрөөтэй байх ажгүй.